За сайн байна уу? За өнөөдөр би та нартай ерөнхийдөө гэртээ өөрийнхөө одоо далд бие өөрийгөө яаж цэвэрлэх үү, яаж тайвшруулах ч гэдэг юм уу. Иймэрхүү маягаар гэрийн нөхцөл хийж болох домын аргуудыг би өөрийнхөө үйлчлүүлэгчдэд зөвлөдөг тийм домын арга зааж өгч байна. За энд хамгийн нэгдүгээрт би 3 төрлийн ван зөвлөх гэж байна. 3 төрлийн ван. За энийг уламжлалт ангах хонд ерөнхийдөө дэвтээлгийн арга гэж хэлдэг. За хамгийн нэгд өдрийн ван болох дээр давстай, содтой ванд орно. За давс нь уулын давс, жамц давс, ер нь хямдхан давс л байна. Нэг 500 г одоо тийм уулын давс орно. За тэгээ 200 г хүнсний сод. За ийм юмтай ванд орох нэ. 500 г давс, 200 г хүнсний сод. Тэгээд энийг ванда хийчих нь байна. За тэгээд энэ ванны температур нь ер нь бол хүний биеийн температур шиг 37-8 л байх хэвээр. За максимум 40-40-оос илүү хэтрүүлж ерөөсөө болохгүй. За тэгэхээр ван дээр давсаа хийлээ, содоо хийлээ. За би температур нь 40 градусаас илүү гарахгүй байна. За тэгээд нөгөө нэг вананда дөрвөн талд нь лаа тавина. Дөрвөн буланд нь лаа тавина. За тэгээ хөлнийхэн тэнд бас нэг лаа тавьчих. Нөгөө жижигхэн лаанууд байдаг ш. Тийм лаа. 5 лаа тойруулаад тавьж байна. За энэ 5 лаа тойруулаад тавьдгийн учир нь энэ бас ариуслын аргад нөлөөлнө. За одоо тэгээд цаашаа өргөжлөл ярихтаа хэлнэ. За ямар ч сан 5 лаа тойруулж тавих нь байна. За энэ вантай орохдоо хүний бие бүгдээрээ булхаж явах хэвээр. Чиний толгой зөвхөн гарна. Тэгээд бүх бие булхаж явах хэвээр. Тэгээд чи ингээд 15 минут л хэвтэн шүү. Энээс илүү хэвтэхгүй 15 минут хэвтэн. За тэгээд тэр хөлнийхээ тэнд тавьсан лааныхаа эрчмийг л нүдэрээ ширтээд байна. За хүний энэ зүрх гэдэг ерөнхийдөө галын эрчимтэй байдаг. Тэгэхээр тэр лааны дөлийг галыг чи өөрөө ширтснээр нүдэрээ дамжуулж галын эрчим зүрхэндээ өгнө. Чи тайвширна. Зүрх дэлсэг чичрэх янз бүрийн болоод би ерөнхийдөө лааны дөл ширтгэхийг хүмүүстэй зөвлөдөг. Тэгэхээр энэ ванд орж байгаа нөхцөл байдалд яагаад би 5 лаа тавиулаад байгаа. Бид нар хэлдэг штэ хүн ил далд 2 биетэй гэж. За тэгээ нөгөө далд бие гэдэг байгаа. Нөгөө сүнсэн бие гэдэг юм чинь хэмжээ нь 80 см, метр 20 байх хэвээр. Тэгэхээр чиний аваа ийм том байх хэвээр. Тэр лаа тавьдгийн учир нь тэр лаанд шатдаг муухай юмуудын тэр лаагаар би шатаалгаж байгаа. За тэгээд тэр давс нь ямар зорилготой хийгээд байгаа юм гэхээр давс гэдэг чинь хар донд ашигладаг шүү дээ. Тэгэхээр чиний биед байгаа муухай юмыг тэр давс сорж гаргах нь байна. Усыг ашиглаж байна. За тэгээд тэр сод ямар үед ашиглагдаад байгаа. Хүний бие организмын 70-80-90% нь уснаас тогтдог. Тэгэхээр тэр бие сэвтээд ирэхдээ нөгөө хүний тэр усны тогтолцооны хүчлэг шүтдэг байдал аюух алдагддаг. Тэгэхээр эн чинь өөрөө эмгэгшил үүсэх шалтгаан болдог. Тэгэхээр содоор энэ тэнцвэрт байдгийг тэнцвүүлж өгч байна. Ийм одоо давхар үйлдэлтэй гал нь болох тэр муухай юм одоо юу яах нь байна? Шатаах нь байна. За тэгэхээр хүний биед орж байгаа тэр сэв хэр буртаг гэдэг чинь янз бүрийн байдлаар одоо арилгах аргууд нь өөр байдаг. Зарим зөвхөн одоо усанд орж иж бид нар хэр буртгаа усаар угаадаг ш. Энэ нэг төрлийн ариулга явагдаж байгаа. Усанд арилдаг байх нь байна. Зарим юм нь болохоор тэр давсан сорж авч гаргах нь байна. За тэр хүчлэг шүлдэг байдлыг бол содын тусламжтайгаар тэнцвэржүүлж өгөх нь байна. Галаар бол галд устдаг юм ин галаар бид нар арилгаж байна. Иймэрхүү байдлаар зэрэг домын арга хийж гэнэ гэсэн үг. За тэгээ 15 минут одоо биеэ сайхан далд оруулаад зөвхөн толгоогоо гаргаад 15 минутын туршид хэвтэнэ. За тэгээ гарахтаа гараал зөнгөж бүлээн усаар бие зайлаад шууд орондоо орох ёстой. За энэ ваныг хийхин тулд хийж яхад ерөнхийдөө би маш их халууд өгдөг. Маш их хөлрөн. За зарим хүн унгуулна, хэрхрүүлнэ, гүйлгэнэ гэдэг энэ янз бүрийн явагдана. Ямар ч үсэн энэ ваныг зөвхөн орой хийнэ. Ягаад гэвэл би халууд өгнө, хөлрөн. Тэгэхээр халуулцж байгаа хөлөрж байгаа үе зарим хүмүүс хүүтэн дүүшинд халууд өгөөд ингээд ордог тэгж болохгүй шүү. Нуруу татна. Тэгэхээр ерөөсөө бүлээн усаар бие зайллаа шууд орондоо ороод унтна. Хөлрөн тавирна. Хөлрөөд байгаа нь нөгөө муухай юм гадагшлуулж байгаа нь тэр шүү дээ. Унган хэрхрүүл нөгөө хийм ахуудын сэвээ арилгаж ийн. Гүйлгэн барин нарийн бүдүүн гэсэн байгаа шлага гаргаж ийн. Өөрөөр хэлбэл цэвэрлэхний процесс биед чи явагддаг гэсэн үг. За эхний өдрийн ванаа олгоцсон 15 минут хэвтэн 40 минут 40 градусаас илээ гарахгүй орондоо бүлээн усаар зайлаад орлоо. Ингээд унтаад өгнө. За хоёр дахь өдөр өрөөжөнд дараачийн орой. Дараачийн оройны ван болох тэр сүтэ ванд орно. За сүтэ ван гэдэг нь энэ ариулах юм юу? Дандаа ариулах юм хийгдэнэ. Өөрөөр хэлбэл чи тэр вананда 3 литр сүүл хийчих. Чамдаж буцлах шаардлага байхгүй 3 литр сүүгээ л хийнэ. За тэгэхээр хямд орно гэсэн үг. Хямд орно гэсэн үг. Тэгэхээр энэ ариулах арга орох зарчим бүгдээрээ ижилхэн. За 15 минут хэвтэн.
За дээрээс нь 40 градусаас илүү гарахгүй нөгөө 5 лагаа тойруулж 50 15 минут хэвтэхдээ хөлөндөх лагаа харж хөвтөнө. За ингээл 15 минут болоод тэгэл бас бие зүгээр л угаахгүй бүлийн усаар зайлаад бас шууд орондоо ороод хэвтэнэ. Энэ дээр мөн адилхан бие халуун оргон нунган хэрхлүүлнэ гэл хөлрнө гэл янз бүрийн юмнууд бас явагдана. За 2 дахь өдрийн ваан ингээ болчихлоо. За 3 дахь өдрийн ваан ганг гэж өгсөйдөг штэ. За энэ гангнаас хагас хилийг авна. Хагас хилийг аваад 3-аас 4 литр усан цайхан өтгөн цай болтол нь буцалгана. Цайхан 5-10 минут буцалгаад өтгөн цай болонгот нь гангаа шүүгээд авчихна. Тэгээд тэр өтгөн цайгаа ваанда хийж орох нь байна. Энэ ариулах арга бас ариулах арга. За тэгэхээр энэ гангата цайн дээр одоо хийх нэг нэмэлт юм нь бусд нь бол яг зарчмаараа ижилхэн лагаа 50 15 минут хэвтэн 40 градусаас илүү гарахгүй. Илүү хийх юм нь юу юм гэхээр гангата цай уuna. За тэр гангата өтгөн гангата цайныхаа ванныхаа усанд хийхээс өмнө нэг аягны талыг гангата өтгөн цайнаас хийгээд авчих. Дээр нь буцалсан ус игээд чи тийм гангатны цай уун дотроос нь чамайг ариулж байгаа. Тэгэхээр ийм зарчмаар одоо орох нэ. Ийм 3 ван хийн. За энэ 3 ваанд орох дээр аль нь хөлрөн нунган хэврүүлнэ гэж бие организм дээр янз бүрийн юмнууд их явагдана. Энэ өөрөө л чи ариулгаа цэвэрлэгээ хийгдээд байна. Тэгэхээр бие организм өөрийнхөө токсин хэр шарт буртаг юу гэдэг тэр болгоныг гаргана. За тэгэхээр энэ 3-ыг дараалаад хийхэд аль нэг нь чамд аюу их таалагдана. Аль нэг нь өөрөө илүү үйлчлэнэ. Тэгэхээр энэ 3-ыг дараалж хийгээд аль нь чамд илүү үйлчж जैन тэрийг мэдээд авчих. Хоошид бол миний хүү энэ өөрийнхөө хамгийн таалагдсан ваананд сэтгэл санаа тавгүй болох бие тавгуурах ч юм уу ийм бол тэр хамгийн таалагдсан ваанда тэр орчдөг бай. Тэгвэл чи тэрийг одоо өөрийгөө ариулаад цэвэрлээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ дээр гурвууланд нь оруулж агаад сайн нь мэдэр гэдэг нь аль дом нь чамд илүү үйлчилж байгааг чи өөрөө мэдээд авч байгаа хэрэг. Тэгэхээр гэрийнхнээгээ бас ингэж оруулж болно. Тэгэхээр танаа нөхөрт өөр ваан таалагдсан чамд өөр хүүхэд нь өөрч гэдэг юм. Ийм янз бүр болгодог. Хүн гэдэг чи угаасаа давтагдчихгүй. Тэр хүнийг цэвэрлэх харгаж арга, үйлчлэх харгаж арга нь ч гэсэн өөр байдаг. Тэгэхээр гэрийнхнээгээ ерөнхийдөө энийг зөвлөж өгч болно. Тэгээд одоо хоошид ер нь аль нь таалагдж байгаа нь тэрэндээ хийж өөрийгөө цэвэрлдэг байгаарай. За энэ бол маш том одоо ариуслын өөрийгөө цэвэрлэж ариутгах ийм арга байдаг. Тэгэхээр би сэтгэл санаа тавгуурах дээр ламбуу гэл хин нэг илүү хандаад ахаас илүү гэртээ ийм домын аргыг хэрэгэлдэг байх нэ. За энэ бол маш том арга шүү. За энээс гадна энэ домынхаа аргыг хүчтэй болгох өөр бас нэг нэмэлт домын арга би зааж өгч байна. Энэ 7 банштай цайны арга. 7 банштай цайны арга. За монголчууд яг 7 банштай цайны уугаад ядаргаа тайлагддаг гэж ярьдаг. Энэ үнэхээр тайлагддаг. Сайн яагаад тайлагддаг учраас би одоо тайлж өгье. Гэхдээ бид нар бас яг зөв хийж чаддгүй 7 банштай цайныхаа аргыг, домын аргыг. За энийг яаж хийдэг гэхээр эхлээд одоо сайхан сүйтэй цагаа чамчин. Сүйтэй цагаа чамна. За тэгээд болж өгвөл баншаа өөрийнхөө сэтгэл зүрхийг оруулаад, зориулаад ерөнхийдөө өөрөө гараараа хийвэл зүгээр. Дэлгүүрийн баншаа хасаа илүү өөртөө сэтгэл зүрхээ гаргаал гэсэн үг. Сайхан баншаа чимхлээ. Тэгээд нэг тогоо цай чачаад одоо жишээлбэл хандаа эхлээд цай ав. Нэг аяг цай тасалж авах нь байна. Тэгээд тэндээ яг л 7 баншаа чанаа. Энэ 7 баншны шим өөрөө доо. Тэгэхээр цайгаа тасалж авлаа 7 баншаа чамлаа. Тэгээд тэр нөгөө хандаа барьж явахдаа 7 үеийн буурлуудаас ирсэн хэр буртгийг арилгах шидэт тарантай цай ууж яана гэд шившээд өгчих нь байна. За энэ шившлэгийг чи өөрөө хийсэн ч болно, аль тэр уух гэж байгаа хүн өөрөө хэлээд уусан ч болно, яасан ч болно. Ямар ч сан тэгээд өгөх нь байна. За өөртөө мөн адилхан цайгаа тасалж авлаа 7 баншаа чамлаа болгоод саяхан шившлэгээ хийлээд өгнө. За гэр бүлийн бусад гишүүд хүүхдүүдтэй ч гэсэн ялгаагүй 7 баншаа аяг цайндаа чанаа шившлэгээ хийлээд өгөөд байна. За дахиад би шившлэгийн давтъя 7 үеийн буурлуудаас ирсэн хэр буртгийг арилгах шидэт тарантай цай ууж байна. Ингэж хэлэх нь байна. Ингээд энэ домын аргыг заавал 3 өдөр дараалж хийн. 3 өдөр дараалж хийжээж энэ дом үйлчлэнэ. Тэрнээс 1 хоног уугаал мартах, 2-3 хоног завсраал 1 удаа хийх. Ийм байж болохгүй. Тэгэхээр би нөгөө дэвтээлгийн арга 7 банш 2-ыг зэрэг хийж байгаа нь аль алинд нь илүү үйлчлэгээтэй болно. Илүү та нар бие дээр сайн мэдэрч өгнө. Ингээд би давхар хийхийг зөвлөдөг. За тэгэхээр ванны тухайд бол тэгээд тэр 3 ванныхаа гурвууланд нь орж хамгийн таарж байгаа тохиромжтой байгаа мэдэж аваад хоошид тэрэндээ орно. Дуртай үедээ орж болно. Тавгуурхуул тэрэндээ орчин. А энэ 7 банштай домыг улиралдаа нэг л удаа хийн. Сайн юм гээд ингээд дандаа ойр ойрхон хийгээд ич болохгүй. Ямар сайн юм тунгийн нэвтрүүл хор болдог. Тийм болохоор хоошид бол энэ 7 банштай домыг улиралдаа л нэг удаа хийн. Тэгээд
3 удаа хийж ижил энэ дом үйлчилдэг. За энэ дом үйлчилж байгаа нь яаж мэдэгдэх юм гэхээр тэр банштай цагаа өглөө өдөр орой хизээн ч уусан болно шүү. Ямар ч сан 3 өдөр дараалж хийн. Энэ банштай цай үйлчилж байгаа нь яаж мэдэгдэх гэхээр уусны дараа ерөнхийдөө ингээд жоохон хөлөрдөг, хөлс шахраал ирдэг. Бас нэг жоохон унган хэрхрүүлнэ. За тэгээ ерөнхийдөө нэг жоохон мансуураад ингээд нойр хүрээд ирдэг. Тэгвэл нэг 5-10 минут дуг хийгээд босоорой. Тэгвэл энэ үйлчлэгээ бүрэл сайн болгоно. Тэр ийм дом хийх нь байна. За энэ 7 үеийн бурлуудын хэр буртгийг арилгах энэ төр гээд яагаад ийм дом үг хэлээд байгаа юм гэхлээр бидний бие дээр манай ээжийн тал, аавын талаас аль талаас нь 15 үеийн мэдээлэл байдаг. Нөгөө удмын мэдээлэл, нөгөө генетикийн мэдээлэл шүү дээ. За тэгээд тэрнээс сүүлийн 7 үе нь яг бодтойгоор нөлөөлөл байж идэг. Угаасаа хэрвээ чи жоохон болцсон бол нөгөө удмын ч муу мэдээлэл чамд итгэжвэл чи тийм ааш аяг гарна, тийм хүндрэл бэрхшээл гарна, тийм өвчнөр нүүдэнч гэдэг юм ийм болдог байна шүү дээ. Тэгэхээр тэр бодтоор нөлөөлөд байж байгаа 7 үеийн одоо тэр бурлуудын одоо буруу зүрх юм хийсэн ч гэдэг юм а тэр муу мэдээлэл нөлөөлсөн байгаа тохиолдол энэ 7 машины домыг хийхлээр саармжууд холччихдаг байх нь шүү дээ. Тэгэхээр удмын мэдээлэл, гений мэдээлэл устдаж алгуулахгүй шүү би хэлдэг. Энийг зүгээр л өөрчлөлт хүрэнээс дарга нь нөлөөлөхгүй хэмжээнд болгоно. Тэгэхээр энэ домын аргаар энийг ингэж холдуулж болдог байх нь байна. Тэгэхээр энэ холдоод арилаа саарамжаад ирэхдээ нөгөө ядаргаа тайлагдаад байгаа нь тэр бие хөнгөрөөд байгаа нь тэр ердөө л энэ шүү дээ. Далд биеийн эмгэгшил энэ засарж байгаа үгүй нь болон шууд ингээ бодтойгоор бие дээр мэдрэгдээд явдаг ийм том шүү. За ийм том одоо би домын арга зааж өглөө. Тэгэхээр хоошод энийг одоо би хаа хүндэрх юм бол ламбуу гэж гэхээсээ илүү энийг сайн хийгээд үтсчих. Тэгэхээр аяндаа би энэ хөнгөрөөд аятайхан болоод ирнэ. Энэний дараа арга чаргаа болох энэ нөлөөлөхгүй байгаа нөхцөлд тэр ламд байна уу, бөөд нь байна уу тэр шаардлагатай тус болох үндэнд хандаж болно. За тэгээ энэ дээр би бас нэг юу хэлэх гээд байгаа юм гэхээр нөгөө тэр 90% далд би 10% махан би. Хүн энэ замб төв түн болоод төрсэн бол хүсэн хүсээгүй ийм хоёр биетэй шүү дээ. Бид нар энэ хоёр бие хоёулыг нь тордог байх ёстой гэж би дандаа зөвлөдөг. За тэгэхээр 10% махан бие ер нь ямар байх юм? Эрүүл мэнд чинь, ажил төрөл чинь, сэтгэл санаа чинь ямар байх нь нөгөө 90%-ийн далд бие буюу уламжлалт хаан дорн тохиноны хаанд үзэгдгээр сэтгэл биеэс чинь бүх юм хамааралтай байдаг. Энэ 90% бие гэдэг чинь ихэнх нь шүү дээ. Тэгэхээр тэр 90% бие зөв норм хэмжээндээ байж иж ууралт бие сайн байна. Өөрөөр хэлбэл чиний амьдрал ахуй эрүүл мэнд аашаа бүх юм чинь сайхан байх нь шүү дээ. Тэгэхээр энэ хоёроо торддог байх хэрэгтэй юм шүү. За тэгэхээр 10% махан биеийг яаж торддээ? Энэ йога хийх, энэ дасгал хөдөлгөөн хийх, стретч хийх, ерөнхийдөө сунгалттай байх. Хүний бие организм энэ ууралт бие ерөнхийдөө эрзэн шиг сундаг агшдаг байх ёстой. Энэ чангараал ирэх юм бол энэ эмгэгшил болно. Сундаг агшдаг байх тусам чи эрүүл сарвал байна. Тэгжээж бие сайн байдаг байх нэ. За нөгөө 90% махан бие гэдэг чинь нөгөө сэтгэл бие. Сэтгэл биеийг одоо засдаг, залдаг ч юм уу цэвэрлдэг сайн сайхан байх боломж нь юу юм? Энэ ерөөсөө л бясалгал. Тэгэхээр хүн ямар нэгэн байдлаар бясалгал хийдэг байх ёстой. Тэгэхээр бясалгал хийгээд ихтэй хүмүүс бас нэг хүндрээл аюу тийм хэцүү. Бясалгал гэхлээр хүмүүс аюу хүнд гэж ойлгоод байдаг. Үгүй шүү дээ. Жишээлбэл дээр үед хүмүүс чинь хэр гадаа тэр хонио малаа саагаад ингээд орчлон хорвоотой холбогдоод явж хахад бясалгал хийгээл явж байдаг. Хүн дасгал хөдөлгөөн хийж хахад тэр хийж байгаа юмдаа илүү анхаарлаа хандуулдаг. Энэ өөрөө нэг төрлийн бясалгал. Ном уншиж чи дотроо бодон тунгааж бодож уншина. Энэ өөрөө бясалгал. Уулын оройр хүн авирж ийн одоо сүүлийн үед хүмүүс уул руу их алхдаг болсон. Энэ өөрөө бясалгал. Чи замаа хараад яваад. Энэ өөрөө бясалгал. Тэгэхээр элдв юмд сатаарахгүй яг өөрийгөө мэдрээ төвлөрөөд байх энэ чинь л бясалгал шүү дээ. Тэгэхээр бясалгалын арга суралцдаг байх хэрэгтэй. Өдөр болгон 5-10 минут бясалгал хийдэг байхад чиний сэтгэл бие норм хэмжээндээ байна. Өөртөөгөө харьцаж суун. За ерөнхийдөө йога буюу стретч энэ дасгалыг бол ерөнхийдөө 3-4 удаа хийдэг байхад л хангалттай. Тэгээ хүсэн хүсээгүй чиний далд бие норм хэмжээндээ байх юм бол би угаасаа чангараад байдгүй. За нэг ийм зөвлөмж өглөө хоошид бол өөр бас гэрийн нөхцөлд хийх, арчлах, тордох ийм зөвлөмжүүдийг хүргэх болно. За баярлалаа.